Дараагийн мэдээ Баянзүр дүүргийн 26 дугаар хороо Инканта 3 хотхны автомашины зогсоолын шал тааз цуурсан талаар нэгэн иргэн цахим орчинд анх мэдээлсэн. За тэгвэл энэ дагуу нийслэлийн хэн шалгалтын газраас тус барилгад шалгалт хийсэн байна. Улмаар барилгын заслын явцад гарсан технологийн алдаа барилгын үндсэн хийцэд нөлөөлөхгүй тул алдааг засах хугацаатай албан шаардлагыг барилгын компанид хөрвүүлэхээр болсон байна. За үзэгчдээ бид Инканта 3 хотхны автомашины зогсоолын давхраас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр яг одоо таны харж байгаачлан одоо тус хотхны энэ шалны хэсэг ийм цууралт үүссэн нөхцөл байдалтайгаа юм. Энэ цууралт бол одоо тэр булангаас нөгөө булан хүртэл одоо нийт 2 хэсэг газарт ингэж үргэлжилсэн. Оршин суугчдын хувьд бол энэ талаарх мэдээлэл төдийл байхгүй гэсэн бол барилгын компани зүгээс бол одоо 2 барилгын төвшөнтэй холбоотойгоор үүссэн цууралт. Гэхдээ энэ бол барилгын үндсэн хийц бүтээцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэх тайлбарыг хэлж байна. Би нэг сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Ингээд цуурал байгаа. Тийм. Энэ одоо мэддэг болсоод нь л яах вэ гэсэн. Хизээ үргэлжлэн хэр удаж байгаа талаар та хэр мэдээлтэй? Энэ яг удаж байгаа. Энэ цөөхөн группээр тэр чигээрээ л ярьж байгаа. 2 балаг 17 давхар тус барилга нь 2023 онд ашиглалтанд орсон. 1-5 давхар нь үйлчлэгээний зориулалттай бусад давхарт орчин суугчид амьдардаг. 105 айлын орон сууц 338 автомашины зогсоолтой. Цуралт нь барилгын автомашины зогсоолын B1 давхарт л үүссэн байна. Бусад давхарт цуралт үүсээгүй гэх тайлбарыг албаныхаа өглөө. Энэ барилга нь энэ хагарал үүснээр барилга бол одоо нурж унах ийм эрсдэл гэхээсээ илүүтэй 2 блок барилгын одоо хөдөлгөөний одоо уян зөөлөн чигжээстэй энэ зай хэмжээг бол тусад нь ялах салгаагүй нэгтгэснээс л болж үүснэ ийм зөрчил харагдаад байгаа юм. Тэгэхээр манай хэн шалгалтын зүгээс бол ийм одоо зөрчлийг тогтоогоод тухайн компанид нь яг технологийнхоо дагуу энэ заслихаа ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэе. Мөн барилгын тухай хуулийн 14-р зүйл заасны дагуу бат чанарын баталгаадах хугацаа 3 жил гэж байдаг тийм ээ. Гормын хугацаа 1 жил гэж байдаг. Энэ хуулийн хугацаанд нь одоо энэ үзлэг шалгалтын хийгээд энтэй холбоотой технологийн алдаатай заслын ажлын одоо технологийн алдаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ технологийн алдаатай ажлуудыг хурдан шуурхай чанартай сайн хийж гүйцэтгээд эргэж хариу мэддэгдээ гэсний хугацаатай албан шаардлага өгөхөөр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Инканта 3 хотхны хан шал цуурсан талаар олон нийтийн сүлжээнд ил болгосон иргэнийг барилга барьсан Камдер компани зүгээс байгууллагын нэр төр талдсан гэж шүүхэд хандхаа мэдэгдээд байгаа. Камдер компанийн хувьд олон нийтийн эрх ашигаас илүү байгууллагынхаа нэр төрийг нэгдүгээр тавьж гаргасан алдаагаа засахаас илүүтэйгээр алдааг нь ил болгосон иргэнийг буруутгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм а. Ан цав цуурал хагарал нь ихэвчлэн технологийн алдаанаас үүдэж гардаг байна. Тухайн барилгын компани барилга ашиглалтанд орсноос хойш 3 хүртэлх жилийн хугацаанд засвар үйлчлэгийг хариуцах ёстой байдаг. Хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй энэ мэт алдаа дутагдал гаргасан бол иргэд нийслэлийн хяналт шалгалтын газарт хандах боломжтой юм.